За сайн уу найзуудаа би өдөр болгон подкаст хийх гэж байгаа шүү дээ тий. За өнөөдөр бол 1 сарын 11-ний өдөр 14-ний өдөр байна. Миний подкастын баг 4 дахь дугаар юм уу тий. За тэгээд энэ удаа болохоор би юу ярмаар байсан бэ гэхээр анх удаа хийж үзсэн зүйл байсан уу? Миний хувьд болохоор анх удаа хийж үзсэн зүйлүүд олон байсан. Гэхдээ энэ дундаас би голчлоод 3 сэдвийг ярих гэж бодлоо. За хамгийн ихнийх нь болохоор нөгөө дасгалтай л холбоотой. Би яг халуун юганд явж байгаа. Манай халуун юганд юм cold plunge гэж яддаг байхгүй юу? Cold plunge гэдэг чинь нөгөө мөстөө ус руу орох штэ тий. Монголд болохоор хардсны усанд орно гэд. Тэрийг би болохоор ингээд сонсоод явж байсан. Гэхдээ би яг биеэрээ ингэж орж үзээгүй. Монголд бас тэгж орж үзээгүй болохоор тэгээ манай яг йогон дээр байсан болохоор яг юм юутай байдаг юм хүүтэн ус байдаг. Тэр нь одоо яг мөстөө усны яг дотроо мөсгөө. Тэгтээ мөстөө усны хэмжээтэй яг адилхан тийм хүүтэн. Тэгээ тийшээ орохын тулд Америкт яадаг вэ гэхээр багштай орд юм байлээ. Эхлээд яг ийм хүүтэн ингээд нөгөө яг ийм жижигхэн юм өрөөтэй. Тэгээ тэр өрөөнийхөө яг тэр усныхаа дээр гараа суучдаг. Тэгээд яг эхлээд 2 минут яг амьсгалуулд юм байлээ. Ингээд амьсгаа бүтэн аваад гаргаад тэгээд багш нь яг хажууд ингэж бүтэн авч гаргаж яагаад 2 минут болонгоо тэр чинь ингээд яг юм хүүтэн нөгөө агаар чи ингээд над руу ингээд цоригж байгаа байхгүй тий. За тэгээд тэр хүүтэн агаараа аваад яадаг вэ гэхээр яг 2 минут амьсгал нь ингээд хэвийн болоод би яг амьсгалаа ингээд нормалны аваа сурчингууд шууд хүүтэн ус руу оруулчих тийм лээ. Тэгээ хүүтэн усны дотор оруулангуудаа юуны тулд багштай байгаа вэ гэхээр багш нь болохоор шууд удирдах авчдаг. За орлоо чи өстэй айгу сайн байна гээл. Тэгээ оронгууд амир хүүтэн маа шүү хүүтэн байгаа. Тэнгуү чи өстэй айгу сайн байна гэл тэнгууд тэгээд жоохон ярьжсэн 30 секунд болонгууд чи зам те ингээд 30 секунд болчлоо чи өстө юу дүү ингээд гээл те чи 30 секунд болчлоо өстө мундаг байна гээл те тэнгууд 1 минут болчлоо гэл тэгснэ минут хагас болчлоо чи бүр ингээд замынхаа талд нь хүрчлээ штэ одоо чамд ингээл те дахиад цаана минут 30 секунд үлдсэн байна энтер гээл те яг 3 минут усан дотор байсан тэгээд тэгэл тэгсэн чи би чи окей амьсгалаа л тэгэл эхлээд амар хүүтэн байж байгаа сүлд яг мэдээг алдчихдаг штэ. Мэдээг алдаа тэгээ манайх юм нөгөө цонхны цагаар машин чашин явал тэр мэрийг хараал байж байна. Тэгээ сүлдээ багшийн хувц муцыг арай чи тийм хувц муцсан байна те мэ гэ. Тэгээд яг миний урд болохоор бас яг нэг хүүхэн орсон байхгүй яг хүүхэн ороод тэр чи 3 минут 5 минут юм чи яг ингээл миний урд л ингээд бид нар ингээл очрлол зогссон байсан. Тэгээд тэр айгуу гой таалагдаа тэр хүүхэн гарахтаа яасан бэ гэхээр ингээд бүтэн толгоогоор ингээд булхаад гарсан байхгүй. Тэнгүүд нь би ч бас монгол хүн шүү дээ тий. Би чадна шүү дээ гэж бодоод тэгэл би яг надад бол 3 минут усны дотор байх хэвээр эхлээл даарж яснаа сүултээ айгүй гоё мэдрэмжтэй болоод тий. Ерөнхийдөө бол мэдрэлээ алдаад тэнгүүд би чи инээ хүртэл суудсан байсан юм чи баг зэрэг бас жоохон доошоогоо сууж өгөөд тэгээд яг минут дуслаа гэх тэнгүүд нь би шууд толгоогоо бүтэн булхсан. Тэгээ гарсан. Тэгээ гарангуудаа ингэдэм билээ 3 минут гадаа яг ийм рум температурт байж байгаа цаавн руу дахиад 3-5 минут орж үлдэм байлээ. Шууд цаг тавиад орчт юм байлээ. Тэгээ саун юм жижигхэн саун яг ингээд нэг л хүн орох зайтай. Тэгээ тэрэн дээр нь ороод ингээд хөлөө хагас нуглаад ингээд твтжиж болно. Тэгээд яг тэнд бас яг ингээд нэг 3 минут хэрэгтэй байгаад тэгээд гарч ирсэн. Тэгээд ерөнхийдөө нэг 2 юм уу 3 удаа багштай ороод тэрнээс цаашаа ганцаараа орж болно гэсэн. Тэгээд би тэрнээс цаашаага бас дахиад 2-3 удаа орсон. Дараа нь ийм одоо фитнесүүдийн газар ч юм уу те ингээд явж байгаа газар хэрэг cold plunge байх юм бол би бас шууд ордог болсон. Тэгээд сүүлд бас нөгөө нэг ийм байгалийн юм нэг устай оршинтай газар гээд тэрэн дээр бас яг хүүт ус байсан. Одоо саун маунд бас байдаг штэ. Тэнгүүд би ингээ халуун чикозерын ороод хүүт ус руу нордог. Тэг эхлээд болохоор ингээ амар хүүтэн байгаад 2 дахосоо тасаад 3 дахосоо бүр гоё ингээ мэдрэлээ алдаад байлуулах 5 минут байхыг хичээдэг. За энэ болохоор хийж үзээгүй зүйлийн нэгтгэх нь байна. За хоёр дахь нь болохоор яг нөгөө коуч болсонтой холбогдуулан би мэрэгжлийн зураг авсан. Тэг мэрэгжлийн зураг авсан чинь Америкт амар үнэтэй. Нэг ширхэг шот те нэг ширхэг зураг $150 гэж байгаа байхгүй. Тэгснэ би ямар амар үнэтэй би ч олон зураг аваад шүү дээ. Нөгөө чи надаа хямдрал үзүүлээ гэсэн. Окей би чамаа нэг цаг нь $350-оор дараад өгье гэдгсэн байхгүй. Тэнгүүд би өөрөө позо барина. Тэр зөвхөн дархал өөрөхтэй тэгээд би бүх зураг авчина. Тэгээд би яг зураг авалтанд орж үрцсэн. Би ч одоо уул нь өөрөө найруулагч хүн. Би планаа ингээ хараад яг ийм поз ав, тийм поз ав гэж хэлдэг хүн шүү дээ. Тэгээд өөрөө яг тэгэхэр чи би өөрийгөө харж чадахгүй тэнд хяналтын монитор байхгүй. Тэгэл би яг шууд өөрөө тэгэл окей гэж авцсан. Одоо одоход үсэж жоохон янзлах байсан. Үсний тэл руугаа жоохон хагарсан байсан. Хоёрдугаарт болохоор ингээд позод хит жоохон үлээцсэн ч байх ч юм уу тийм байсан. Тэгтээ окей. Миний анхны удааг авах байсан болохоор надад айгаа таалагдсан. За гурав дахь нь болохоор юу байсан бэ гэхээр би нөхөртөөгөө хамт тракэнд явж үзсэн. 14 хоног 14-5 хоног яасан гэхээр яг нөгөө замаас ирчээд ийшээ нөгөө Сиэтл руу бишээ Юта руу ганцхан ачаа авчаад цуг яваад хүрээд ирээ нэг л хонох юм чи хоёлаа цуг явчихгүй хэрэг би за тгийгээд тэгэнгүүтээ нөгөө Ютагийн нөгөө цагаан нөгөө илсэн штэ тэ бишээ нөгөө давс түндээ тэрэн дээр би дахиад очие гэж бодоод тэгэнгүүтээ окей гэ тэрэн дээр өмсөх гээд нэг дээл аваад тэгэл нэг бин тамирын өмд самд шорттой дулаахан байсан юм чинь тэгээд явсан.
Тэгэл яг Ютагаас замаа машина аваад хөргөж өгөхгүй явж исэн чи зам нь өөрчлөгдөд бүр тэр чигээрээ Даллас малаас Хьюстон гэдэг бүр ингээд Америкийн дунд стейт дээр те Норт Дакота гэдэг амар олон стейтэд дамжаа явцсан. Тэгээд яасан бэ гэхээр тракнд явсан яг экспириенс болж байгаа нь те яг ингээд нөхрийнхөө хоолыг хийгээд өгчөж байгаа. Тэгээ яг тракны амьдралыг аягүй сайн мэдсэн энд байгаа хүмүүс жинхэнэ л трак хийдэг штэ те тракнд явдаг. Маш олон хүмүүс тракнд одоо те ажил хөдөлмөрөө хийж одоо яадаг те тракнд явдггүй хүн бараг л байхгүй гэхэд бас л ер нь хэлсдэхгүй дээ те бичиг баримттай тэгэл яг юм ажиллах эрх нэрсэн ч юм уу чадж байгаа тийм хүн байх юм бол угс эрэгтэй байтугай эмэгтэй хүмүүс хүртэл явдаг. Тэгээд би ч анх ирчээд яг Америкт ирчээд 2-3 жилээр би тракнд явна гэж би ярьдаг байсан. Явна яадаг юм ингээл те би машин асуудалгүй ирчтэй юм чи би зүгээр мүгэр гэл аягүй их тэгдэг байсан. Тэгээд одоо бодоход oh my god энэ өстө үнэхээр хэцүү ажил. Тэгээ би тракнд явдаг хүмүүсийг те өстө аягүй хэцүү ажил хийдэг юм байна. Мөнгийг өстө амар олдгүй юм байна те. Аль болох ингээд тэр хүмүүстээ урам сайхан дэм өгөхийнсэн гэж бодсон. Тэгээд яг ингээ нөгөө тракнд явахаар ингээл өглөө ингээл айгуу тухгүй унтна те битэр чи ингээд нөгөө хичнээн орон өндөр ч гэсэн эхлээл зэрэгцэж юмсаа сүулдэ хоёул зүрж унтж байгаа байхгүй. Тэгэл нөгөө хоол идэхгүй усанд орох гэхээр би усанд оръё л гэдэг. Яг ийм нөгөө амралтын бүх газрууд нь яг ингээд хоолны газартай ресторантай кофе шоп бүх юм байдаг. Амралтын өрөө хүртэл байдаг. Ландри хүртэл хийж болд юм бэлээ. Тэгээд би тэрэн дээр нь болохоор усанд л орох ингээд сонирхолтой юм. Усанд л орё гэлбэр. Тэгэл тийм байсан. Тэгээ дээрэс нь ингээ нөгөө машинуудаа хайж болохт нь тэрэнд нь тусалдаг байсан. Тэгээд нөгөө машин аваад ирэхэд тэрийг нь бас ингээ нөгөө нэг ямар ч одоо зурагтал одоо тий ямар нэгэн сэвгүү тэр машины чинь ингээд ерөөхдөө ихэнхдээ цоо шин машин зөөж байгаа шүү дээ тий цоо шин машин зөөхөр яах вэ гэхээр тэр машиныг цоо шинээр нь л хүлээлгэж өгөх хэрэгтэй. Тэгэхээр авахтаа зураг авдаг. Тэгээд өгөхдөө болохоор нөгөө авахтаа зураг аваад аппликейшн дээр өгчдөг. Тэгээд ямар ч зурагтал байхгүй байх юм бол тэр хүмүүс комплейн тий одоо асуудал гарахгүй бол тэр чигээрээ зүгээрээдэг. Тэгээ машина бүр ингээд байрнаас нь хөдлөхөөс өмнө зураг авд юм лээ. Яг ингээд бүх талаас нь зураг авдаг. Тэгээ би ч анх мэдэхгүй өстө баахан талаас нь нөгөө зураг авах дуртай гэж хэлэхгүй өстө баахан талаас нь өөсөв нь яачих байх гээл те ингээд харагдчих байх. Одоо те нөгөө заримдаа гэрлийн туянаас болоод тэр чинь өөтөө юм шиг харагддаг. Тэрийг нь байхгүй болгох үүднээс ингээл би бас өөсөвийн дарна гэл аягүй их зураг дараад ирсэн чи үгүй яг ингээл урдлаасаа хоёр хажуутлаасаа дээрээсээ ийм байхад хамгаалалттай гэдэг юм билэ. Тэгээ зарим машинууд бас ингээд дээрээсээ бүр ийм цагаан өнгийн юм бүр ийм хуулахтай хамгаалттай ирд юм билэ. Тэгээд ерөөхдөө ингээд тэ ер нь ингээд нөгөө хүмүүс чинь нөгөө ямар нэг юмыг ярихтаа ингээд өөрөө хийж үзээгүй л болвол тэрийг ингээд мэдрэх аргагүй байдаг штэ тэ. Тэгэхээр би бол тракнд бас хүмүүсийг бас нэг яваад үзээсэй те нөхрүүдийгаа те одоо ямар ажил хийдгийг бас мэдэрчээсэй гэж бас бодсон те айгүй хүнд хүчээр бүр oh my god тэгээ би одоо нөхрийгөө замд явахаар би тэгдэг битгий юу ягаарэ те үнэхээр ядраад хэцүү байх юм бол шууд унтаж амраа бити өөрийгөө амар зовоогоороо зүгээр 50 тухтай хийгэрэй гэж хэлдэг дандаа юм цаг нартаа уралдсан байдаг те айгүй баг унтаж bagдаг. Тэгэл халуун хоол цай маш бага иддэг. Тэгэл гаднаас хоол авч иддэг. Гаднаа хоол авч идэл нэг 2-3 хонохоор л ходоод нүвдэх гээд байдаг те. Тэгэл ихэнхдээ гадны хоол авч идэх юм бол стейк авч иддэг. Стейк чинь тэгэл үнэтэй шүү дээ те. Тэгээд ингээд хэлж байгаа байхгүй. Тийм болохоор бас ингээд нөгөө замд явахт нь би нөхрийнхөө хоолыг айгүй сайн бэлдэж өгдөг. Яг нэг удаагийнхаар нь махыг хэрчээд, будааг нь таслаад, ногоогийн таслаад, шүлтээ олных нь энэ хурууных нь ингээд хэрчилт нь хүртэл өрөөдөг. Тэгээд сүүлийн үед айгүйх бууз баншаас авч явж байгаа айгүй таалагдсан гэсэн. Тэгээд бууз баншиг болохоор би айгүй сайхан ажтай үед бол хийж өгдөг. Өөрөө ажилдаа завгүй байх юм бол хийдгүү манай хүн бас өөрөө хийдэг өнөөс за яхаа тэгээд зөндөө олон юм хийж ах чи энийг яах ингээд өөрөө асуултаж аваад явчихдаг. Тэгээд Монгол хүний ингээ гараар хийсэн хоол шал өөр ингээ бууз банш авлаа гурил бэлдсэн байлаа ч гэсэн нэг цовын хийсэн ч гэсэн те жигэнсэн гурилтай шүл идсэн байлаа ч гэсэн монгол хүн өөрөө гараараа зуураад илдээд хэрчээд ингээд хийсэн учраас айгу тэр хоол бүр ингээд яг амин дэмтэй эрүүл айгу гоё хоол байдаг. За тэгээд миний одоо өнгөрсөн жилийн үдсэн туршлага гэх юм бол энэ гурвын айгу зураг авсан те нөгөөх нь болохоор ингээд тракнд хамт явж үзсэн. Ер нь тракныхны зовлон жаргалыг айгу сайн мэдсэн гэсэн үг. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор Gold Plunge-д орсон. Тэгээ та нар бас гоё Gold Plunge-д орж байгаараа те нөгөө мөстөө хүүт ус шүү дээ. Тэгээ Gold Plunge-ыг би бас багшаас асууж үзсэн чинь усанд орж байгаа усаа хүүтрүүлээд хүүтрүүсээр нэлийн хүүтэн болгоод бас өдөр болгон гэртээ хүртэл орох боломжтой шүү гэсэн. За тэгээд миний өнөөдрийн яриа та нарт таалагдсан уу? Чи яг 2025 онд те хийж үзээгүй ч юм уу сурсан зүйл юу байсан бэ? Тэрийг бас гоё доор сэтгэл хөдлөлөөр хуваалцаарай. Дараагийнхаар уулзъя. Түр баяртай.